Уудын хөгжлийн чиг хандлагыг харвалаа мэдлэг цэвэрлсэн эдийн засгийг хөгжүүлэхэд зөвхөн аж үйлдвэр төдийгүй шинжлэх ухаан, боловсрол, соёл ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрийн дотроос соёл урлаг нь улс үндэстний хувьд нэгдмэл байдал, өрмөц онцлогоо хадгалж үлдэх оршин тогтнохын гол үндсийг бүрдүүлж байна. Дэлхийд дахинд соёлын үйлдвэрлэлийн салбар нь сүүлийн 20 жилд маш эрчимтэй хөгжиж, эдийн засгийн голлох хүчин зүйл болж, дэлхийн түвшинд жилд дунджаар 857%-аар өсөж байна. Тухайлах юм бол Европын холбооны хувьд 2006 оны байдлаар бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6% буюу 654 тэрбум еврогийн ашигтай ажилласан. Америкийн нэгдсэн улсын бүтээлч эдийн засгийн салбар 2008 оны байдлаар нийт 3 сая шахам хүн 610 мянган урлагийн байгууллагт ажиллаж, эдийн засгийн жилийн эргэлт нь 166.2 тэрбум ам.доллар хүрсэн байна. ЮНЕСКО-гоос соёлын үйлдвэрлэлийг бит болон бит бус соёлын үеийг бүтээгдэхүүн болгох. Өөрөөр хэлэх юм бол соёлын үеийг мэдлэг боловсрол дээр суйрлан бүтээлчээр үйлдвэрлэл эрхэлж, ашиг орлого бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох цогц үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна. Иймээс хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авиас бэлэг цэвэрлсэн оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх боломжтой үйлдвэрлэлийн салбаруудыг нийтэд нь соёлын эдийн засаг хэмээн нэрлэж байна. Энэ хүрээнд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл тойрол болон маркетинг, зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа төдийгүй уламжлалт түүх соёлын хэлбэр агуулгаас гадна түүх соёлын салбарт археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас дизайн, музей, галерей, угсаатны зан үйл, тайзны урлаг, төслөх урлаг, телевиз, медиа, кино, дижитал урлаг, орчин үеийн залуусын эстрадын поп-рок, модерн урлан урсгалууд хамрагддаг байна. Нийгэм эдийн засгийн хамар хүрээнд соёлын гүйцэтгэх үүрэг ойлголт өөрчлөгдөж, соёл болон хөгжлийн хоорондын хамаарлыг чухалчлах болсон. Соёлыг хөгжил гэдэг үгтээ ижил утгаар авч үзэх, хөгжлийн гол хөдөлгөгч хүч эдийн засгийн доктортой үйл явц. Соёл нь бүс нутаг, улс орны доктортой хөгжил, сайн сайхан байдалд соёлын өв тулгуурсан үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйл ажиллагаа нь ашиг орлогын их үүсвэр бий болгох боломж бүрдүүлэх байдлаар нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжснээр төрөөс баримтлах соёлын бодлогот социалист системийн бодлого арга барилаас татгалзах нийгмийн шаардлага зүй ёсоор бий болсон. Төвлөрсөн төлөвлөгөө тогтолцооны үед соёл урлагийн салбарын санхүүжилт нь мэрэгжлийн урлагийн байгууллага, соёлын төв, музей болон номын сангийн ажилтны оромтоо, урсгал зардлыг санхүүжүүлж бодлого баримталж ирсэн хандлага өнөө хүртэл хэвээр байна. Манай орны хувьд соёл урлагийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын баримт бичигт тусгагдсан байна. Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлогот Монголын соёл иргэншлийн дэвшилтэд ололт, үнэт зүйлсийн уламжлал, шинжлэлийн ухаалаг зөв харьцаанд хадгалан хамгаалах, баттган хөгжүүлэх замаар үндэснийхээ соёлыг дэлхийн соёлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, соёл урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийг хамгаалах бодлого баримтлана. Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогот соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, соёлын доктортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёл урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах. Монгол улсын засгийн газраас 2012-оос 2016 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт Монгол улсын нэрийг дэлхийд гаргадаг соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг бие даасан бүтцээр хөгжүүлж, Монгол брэнд гэсэн нэрийн хуудсыг бий болгох. Соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөө төрөлтөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн дэгш оролцоог хангах гэсэн байна. Иймээс бидний өмнө энэ уламжилт сэтгэлгээнээс татгалзаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах Монголын соёл урлагийг дэлхийд өрсөлдөх түвшинд хүргэх түүхэн шаардлага бий болно.
бид нар энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл маань 12 салбартай байна. 12 салбар маань 93 чиглэлийн үйл ажиллагаа явуулах юм байна гэдгээ тодорхойлж байгаа. За тэгээд бидний хувьд бол тэргүүлэгт салбаруудаа тодорхойлсон байгаа энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхаа энэ нь бол хамгийн гол нь юун дээр тулгуурсан бэхэр дэлхийн чиг хандлага манай улсад байгаа нөөц бололцоо цаашлаад тухайн салбар хөгжих юм бол бусад салбартаа хэрхэн зөв эргээр нөлөөлөх үү, бусад салбараа хэрхэн дам нөлөөгөөрөө хөгжүүлэх боломжтой вэ гэдгээ харж агаад кино урлаг, дуу хөгжим, за дүрслэх урлаг, за хувцас загвар, за тэгээд дижитал тоглоом хөгжүүлэлт гэж харж байгаа. Ер нь бол энэ 12 салбараа бид нэр тухайн салбарт нь зориулсан бодлого гаргаж ажиллана. Үйлдвэрлэлийн гинжин хэлхээ болгон дээр одоо бодлого гаргаж ажиллах хэрэгтэй болно гэсэн үг байхгүй. Одоо зүгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлээр ярихад тодорхой төвшөнд ингээд хуваагаад ярихад юу гэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэл эхлээд их бүтээлийн үе, судалгаа шинжилгээний үе гэж байгаа те. Хоёрт нь болохоор үйлдвэрлэлийн үе. За ингээд гуравт нь түгээлтийн үе те. Альва нэгэн бүтээл гаргахад эхлээд судлан, шинжилнэ. За зохиол бичихээр бол зохиолоо бичин их бүтээлээ гаргана. За тэгээд тэрнийгээ үргэлжлүүлээд үйлдвэрлэл болгоно, ном болгож гаргаж ирээд за ингээд дараа нь яах вэ гэхээр борлуулалт түгээлтэй ингээд ийм 3 үе шатанд ерөнхийд нь хуваалаа гэхэд энэ үе шат болгон дээр бид нар одоо тухайн салбараа ямар бодлоготой хөгжүүлэх үү гэдэг бодлогоо гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. За тэгвэл бидний одоо тэргүүлэх чиглэлийн нэг болох хувцас загварын салбар дээр би жишээ олгоод яриа л та. Бид нар бол хувцас загварын салбарыг ноолрынхаа салбартаа уйж хөгжүүлнэ гэдэг юм бодлого барьж байгаа. Яагаад гэж юм вэхээр манай улсын томоохон одоо экспортын нэг бол ноолур. Тэгвэл бид нар ноолураа одоо хувцас загварынхаа салбартаа нэгтгэж хөгжүүлснээр манай одоо нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарах боломж үүсэж байгаа байхгүй. Бидний хувьд бол одоо хувцас загварын салбарынхан ноолуурынхаа мөн чанарыг судлах, тэ R&D гэж нэрлэдэг хөгжүүлэлт хийх тэр боломжийг илүү төлхөө одоо хувцас загварынхаа салбар дээр бий болгож өгөх хэрэгтэй байхгүй. Яагаад тэгэхээр манай одоо загварын хувьд бол уран бүтээлчдийн хувьд гологдохооргүй болцсон. Гэхдээ одоо зөвхөн хувцас хийх чинь ганцхан загвар дээр биш, тухайн материалынхаа онцлогийг гаргаад тэр материалаа бүр эхнээс нь судалж үзээд тэр материалдаа таарсан одоо хээ угалцтай болгоод тэгээд тэрүүгээрээ загвараа гаргаад тэгээд үйлдвэрлээд ингээд түгээдэг байгаа те. Тэгвэл бид загварын салбарынхныгаа судалгаа шинжилгээ хийх, хөгжүүлэлт хийх явц дээр нь илүү төлхөө ноолрон бүтээгдэхүүнийг ингэж судалгаа шинжилгээ хийх юм бол бид нар дэмжлэг үзүүлнэ гिचвэл манай одоо нөгөө мундаг авьяастай дизайнерууд маань яах вэ? Ноолрынхаа одоо мөн чанарыг судлаад хөгжүүлэлт хийгээд эхэлнэ. Ингэснээр энэ дизайнерууд маань өөрсдөө хөгжин, хоёрдугаарт нөгөө дам нөлөөгөөр ноолрынхаа салбарыг илүү одоо хөгжүүлэлтэнд нь оролцоод явж байна гэсэн үг байхгүй. Тэгээ маш олон өнцгөр бид нэр ингээд нэвлэн нэгтжиж дэлхийн зах зээл дээр өөрсдийн дуу хоолойг бүрэн илэрхийлж чадах юм болов бид дотооддоо материалаа хийдэг болж जैन те маш олон өндөр үйлдвэрүүд гарсан байна. Одоо түүхэд материалаа эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг болсон байна. Тэгэд чанартай бид нар хамгийн гол нь дэлхийд үнэхээр чанартай бүтээгдэхүүн хийдэг, үнэхээр эко натурал хаанаас нь ч харсан одоо энэ Монголоос бүтээгдэж байгаа зүйлүүд үнэхээр онцгой байдаг шүү, онцлогтой шүү гэдгийг харуулсан. Тэгээд энийг урт удаандаа төвлөржүүлж авч чадах юм бол бидэнд маш их боломж байгаа л гэж харж байна. Одоо ингээд залуучуудыг харалдаад байна шүү дээ. Монгол дийлээ янз бүрээр одоо уралж сайхан өмсөд ингээд явж байна. Энэ бол цаанаа дахиад нэг хідэн ойдлчдыг ажлын байртай болгож байгаа юм. Олон дизайнеруудыг ажлын байртай болгож байгаа юм. Тэр хүмүүс гаргаж ирээд зархаараа татвар хураамжаа төлж байгаа юм. Тэр төлөгдсөн татвараас нь ахмадуудын тэтгэвэр, төрийн албаныхны цалин, хүүхдийн мөнгө олгогдол ингээд тэр хувь нэмэр нь ороод явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар магадгүй энэ соёл уламжлалаад дээдлээд түүнийг орчин үеийн хэрэглээнд оруулаад мөн чанарыг нь гол нь бусдад таниулж мэдүүлж чадах юм бол бидний хийж байгаа зүйлстэй үнэхээр одоо гадны зах зээл дээр тэр одоо хар тогтнолоо бэхжүүлэх гэж нэг гэдэг өнцгөөс ярил л та. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын эрсдэл буурна гэдэг бол шууд болоод шууд бус утгаар Монголын тусгаар тогтнол бэхжих тухай асуудал шүү дээ. Тэгээ ер нь бол бид нар ингээд өнөөдрийг хүртэл бол соёлыг юу гэж хардаг байсан бэ гэхээр энэ бол нийгэмд эрэг нөлөөтэй одоо ийм үйл ажиллагаа гэж хардаг байсан байхгүй юу? Одоо бид нар энэгээр ингээд хадгалж хамгаалах ёстой, үр хүүхдтэй илүү одоо түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй, төг соёлоо авч явах ёстой л гэж бодоод байдаг байсан болохоос ер нь бид нар яаж энийг хэрэглээнд оруулах вэ?
цааш нь яаж авч явах уу гэдэг талаас илүү энэ эдийн засгийн эргэлтэнд орно гэдэг нь гарч ирж байгаа. Соёлыг одоо хэрэгцээнд оруулж ижил энэ ингээд дэлгэрэн түгэн бидний хэлээд байгаа өвлөө уламжлал явна те. Тэгэхээр хэрэглээнд оруулна гэдэг чинь биднэрт байгаа энэ нөөцөө энэ бүтээлч сэтгэлгээтэй бүтээлч үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстэй таниулаад тэр хүмүүс нь тэр одоо Монгол агуулгатай, Монгол онцлогтой, Монгол соёлын өв төр тулгуурласан шин төрлийн агуулга контент бий болох тусмал одоо тэрнийг манай үр хүүхдүүд үзэж энээсээ илүү одоо үр өгөөжтэй байна гэж бодож байгаа штэ. Тэгэхээр бидний хувьд бол хэрэгцээ шаардлага бол байна. Тэгэхээр энэ хэрэгцээ шаардлагыг бид нэр хэрхэн одоо бодлоготойгоор зөв уяж авч явах вэ гэдэг л шаардлага үүсээд байна гэсэн үг байхгүй юу? Намын сайдч дээр Монгол Улсын засгийн газрын тэргүүний залуучууд маань бол юу вэ гэхээр ирээдүйн зах зээлийг бэлдэж байгаа, хүмүүжүүлж байгаа. Ер нь бол одоо соёлын ам байгуулагдаад үйл ажиллагаа явуулж ирснээс хойш бид нар хууль эрхцээ орчныг бол заавалчгүй сайжруулах хэрэгтэй байна. Бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг дахиад бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль эрхцээ орчинд тодорхой хэмжээний дэмжлэг суурьтай байх хэрэгтэй байна гэдгийг бол ойлгосон. Тийм ч учраас бид нар одоо сүүлийн энэ 2021 оны хаврын чуулганаар соёлын тухай хуулийнхаа шинжилсэн найруулгыг музейн тухай хуулаа за цаашлаад одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбар болох кино урлыг дэмжих тухай хуулаа батлуулж гаргаж авсан. Соёлын салбарын хүрээнд үндсэндээ бид нэр өнгөрсөн одоо хаврын чуулганаар соёлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг нийтдээ үндсэндээ одоо 25 жилийн дараа баталсан байна. За хоёрдугаарт музейн тухай анхдагч хууль баталсан. Гуравдугаар кино урлыг дэмжих тухай анхдагч хуулийг баталж гаргасан байна. Тэгэхээр энэ хууль саяын одоо хэрэгцээ шаардлагууд дээрээс хийгдэж гарч ирсний нөгөө талын нэг ач холбогдол нь юу вэ? Яагаад энэ хууль байх ёстой вэ гэхээр энэ соёлын салбарын одоо өмнөх хууль маань бол үндсэндээ одоо нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадгаа байсан байсан. Төрийн зүгээс энэ салбарыг хэрхэн зохицуулах юм? Үндэсний соёлоо хэрхэн хамгаалах юм? Мөн бусдын соёлыг хэрхэн хязгаарлах юм? Хүүхэд залуучуудынхаа одоо энэ үзэж харж байгаа зүйлд хэрхэн хяналт тавих юм? Хянана гэдэг нь одоо захиргааталтай арга гэхээсээ илүүтэй зохицуулах юм гэсэн үг тийм ээ. Мөн бас одоо энэ Монголын одоо үндэсний өв соёлыг хэрхэн хамгаалж түгээн дэлгэрүүлэх юм гэдэг энэ одоо эрх зүйн зохицуулалтыг хийсэн одоо энэ томоохон хууль болж батлагдаж гарсан их ач холбогдолтой зүйл юм байна. За соёлын тухай хуулийн шинжилсэн найруулга дээр бол соёлын эдийн засаг гэдэг бүхэл бүтэн бүлэг бий болгоод эдийн засгийн харилцааг бид нар яаж зохицуулах вэ гэдэг зохицуултыг бий болгосон нь яг эрх зүйн өрөөнд бол нэлээд цогцоор навч үзэж байгаа их бас дараагийн шатлал оруулж ирж байгаа. Нэгдүгээр киноны тухай хуультай болсон маш сайн хэрэг. Бид нар байрхамтай болчихлоо шүү дээ. Бидний хувьд бол энэ 2022 онд юу зорж байна гэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэмжих хуультай болох ёстой байна. Хууль эрх зүйн хувьд дэмжлэгийг нь тодорхой болгож өгөх ёстой байна гэдгийг харж байгаа. Тэгээд одоо соёлын үнэт зүйлийг хэрхэн одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах уу гэдэг талаас илүү эдийн засг дээр тулгуурсан хуулийн суурийг бичээд бэлдээд хилцүүлгээ хийгээд явж байна.